Ерөнхий ивентгэгч Sow Media. Хей за юу яцхан манайхан Аригун базааны маань цоо шинхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Базаа маань өнөөдрөөс эхлээд 3 хэсэгт хуваагдахаар болсон. За өмнөхийн адил ойрын үед хийгдэж байгаа кинонууд болон одоо шинээр нээж байгаа кинонуудын мэдээлэл, за мөн кино урлагийн эргэн тойрны одоо мэдээлэл, сенсац гэсэн юм 2 хэсэг маань бол байдгаараа байна. А үүн дээр нэмэгдээд энэ 7 хоногийн онцлог кино гэдэг шинэ одоо булан нэмж байгаа. За тэгэд энэ булангаараа бол би тухайн 7 хоногт өөрийнхөө үзсэн кинонуудаас аль нэгийг нь сорчлоод та бүхэнд танилцуулах юм байна. За тэгээд олон үгээр яг базар руугаа орцгоё. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Sow Media платформ хамтран ажиллаж байна. За мэдээж хамгийн түрүүнд бол шинээр хийгдэж буй кинонууд болон одоо шинээр хийгдсэн кинонуудын талаарх мэдээллийг үзэгчдэд хүргэдэг байгаа. За хамгийн ихний мэдээлэл бол Guys хамтлагтай холбогдож байна. За 2008 онд анх дэлгэцнээ гарснаас хойш үзэгчдийг байлдан дагуулсан Сайн уу амьдрал минь киноны 3 дугаар анги хийгдэх гэж байгаа гэдэг мэдээллийг бол Guys хамтлаг аль биесныхаа Facebook хуудасаар бидэнд өгсөн байгаа. За ямар ч тач шинээр хийгдэж буй Сайн уу амьдрал минь киноны 3 дугаар анги бол Сайн уу амьдрал минь зүрх хуучлал гэдэг нэртэй байх нь бол энэхүү постероос харагдаж байна. За мөн гол дүрд бол Guys-ийн Лавга ах болон Грами Эрдмийн театрын жүжигчин Баярмаа нар тоглох нь бол харагдаж байна. Энэхүү кино нь бол Guys хамтлагийн 30 жилийн ойд зориулан бүтээгдэж байгаа юм байна лээ. Одоо миний ойрын их сурвалжийн мэдээлснээр бол энэхүү киноны найруулагчаар бол Guys-ийн төгсөө ах ажиллаж байгаа юм байна лээ. Манай Аригун подкастаар хамгийн олон удаа топ дээр нэрлэгдсэн Сайн уу амьдрал минь киноны үргэлжлэл хийж байгаад бол миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд тун утгагүй дараагийн мэдээллээр бас уулзцаая. За дараагийн мэдээ бол жүжигчин Жанчив өөрийнхөө Facebook хуудсан дээр бол бидний зүссэн гүн чимээх киноны талаарх мэдээллийг бол нийтэлсэн байгаа. Тэгээд энэхүү кино нь бол түүхэн инээдмийн уран сайхны кино гэдгээрээ бол онцлогтой байгаа юм байлээ. Тэгээд ямар ч байсан киноны бэлтгэл ажил бол хийгдээд зураг авалт нь бол эхэлсэн явж байгаа юм байна лээ. За тэгээд кастинг бол үнэхээр сонирхолтой харагдаж байна. Жүжигчин Байлчин юм байна, Анхаа байна, Нутган Баяр байна, Наран Мөнх байна, Хун Цингүүн байна, Apex буюу одоо Төрөө маань байна. За тэгээд мэдээ Жанчив байна тийм ээ. За бусдын сайн танихгүй байна уучлаарай. За ямар ч байсан эдгээр залуучууд бол энэхүү киноны бол гол дүр тоглохны ямар ч байсан түүхэн инээдмийн уран сайхны кино гэхээр бол үнэхээр сонирхол татж байна. За тэгээ түүхэн инээдмийн кино гэхээр өмнө нь бол одоо Зэрэг нэмхийн өмнө гэдэг кино бас гарч исэн тийм ээ. Дээр үед сүүлд бол Хэрмэлж үжичэд гэдэг юм түүхэн инээдмийн кино гарч исэн. Тэгээ ерөнхийдөө нилээд хэд байдгаа. За тэгээ биднийг зүссэн гүнж киноны хамт олонд бас баяр үргээ тун утгагүй бас шинэ уран бүтээлээр уулзах жагаа таатай байна. Дараагийн мэдээ бол Ойр дуу кинотой холбогдож байна. За Ойр дуу олон ангит уран сайхны кино бол маш удаан хугацаанд бас хийгдсэн юм кино байгаа. Би бас өмнөх базаагаараа та бүхэнд энэ талаар бол мэдээлэл хүргэж исэн. Найруулагч Дэлгэр Баяр ах бол энэхүү киноны зохиолыг бичиж найруулсан гэдгээр онцлогтой байгаа. За миний хувьд бол 1-р ангийг үзээд бол үнэхээр таалагдсан сэтгэл зүйн триллер кино байсан. За тэгээ ер нь бол зарим киног бол тархиа унтраагаад үзгээд бид нар ярьдэн штэ. Харин Ойр дуу киног бол тархиа асааж үзэх шаардлагатай болов уу гэж би бас хэлмээр байна. Тэгээд бас маш сонирхолтой юм цуврал кино гарч байгаа юм байлээ. Тэгээд 7 хоногт нэг анги гараад явж байгаа шүү үзэгчтэй мэдээлэл хүргэх гээд. За дараагийн мэдээ бол энэ намар нээлттэй их хараалт хүрсэн хот хэмээх олон ангит уран сайхны кинотой холбогдож байна. Жүжигчин Алтан Шагаа ах бол өөрийнхөө Facebook хуудсан дээрээ бол дараах зургуудыг бол нийтэлсэн байгаа. Тэгээд энэхүү кинон дээр бол тэрээр Баттөр чимээх дүр дээр ажилласан байсан. Энэхүү дүр нь бол түүний хамгийн анх удаа ажиллаж үзсэн дүр гэсэн нь бол миний хувьд бол нэлээд сонирхол татж байгаа. Алтан Шагаа ах бол энэ хүртэлх карьертаа бол эсрэг дүр, сайн муу, янз бүрийн дүр тоглож исэн. Тэгэхэд одоо энэхүү киноны тэр Баттөрч гэдэг дүр нь бол анхны удаа ийм дүр бүтээсэн гэхээр бол маш сонирхолтой санагдж байна. За тэгээд та бүхэн бас жүжигчдийн бүрэлдэхүүнийг бас харж байгаа бах тийм ээ. Нилээн бас сонирхолтой, нилээн мундаг жүжигчид энэхүү кинонд бас тоглосон байсан. Миний хувьд бол энэхүү кинон дээр бол маш өндөр хүлээлттэй байгаа. За тэгээд хараал хүрсэн хот олон ангит кинон энэ намар буюу одоо 3-4 сарын дараа нээлттэй эхнээд кино баг хамт олонд амжилт хүсье. Дараагийн мэдээлэл бол жүжигчин Дөлгөөнтэй холбогдож байна. За тэрээр сүүлийн үед бол кинон дээр ажиллаж байгаа юм сторинуудыг бол Instagram-даа бол оруулах болсон. Тэгээд өмнө нь би базаагаараа бол OY Entertainment шинэ уран бүтээлдээ орцсон байгаа юм байлээ гэд мэдээлэл хүргэж ирсний та бүхэн бас санаж байгаа хаа. Жүжигчин Дөлгөөний сториноос харахад бол OY-ийн кинонд тоглож байгаа гэдэг нь бол харагдаж байна тийм ээ. Одоо энд харагдаж байгаа тэр бүсгэр залуу бол OY Entertainment-ийн эрхэм бүрэн байгаа. За мөн одоо энэхүү кинонд бол жүжигчин Болд Эрдэнэ ах бас тоглож байгаа юм байлээ. Тэгээ одоо энэ сториноос харахнаа бол Осор гэдэг дүр тоглож байгаа юм байна. За тэгээд эцсийн
дүгнэлт бол жүжигчин Дөлгөөн болон Болт Эрдэнэ нар бол OY Entertainment-ийн шинэ уран бүтээлд тоглож байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрлээ. За тэгэхээр одоогоор бол ямар нэгэн албан ёсны мэдээлэл байхгүй. Зөвхөн уншигчдын над руу явуулсан мэдээлэлээр үндэслэж би та бүхэнд мэдээлэл хүргэж байгаа гэдгийг ойлгоорой. Тэгээд албан ёсны мэдээллүүд тун удахгүй гарах байхаа. За жүжигчин Дөлгөөний хувьд бол саяхан нээлттэйсэн Доглон Төмөр хааны тухай өгүүлэх Rise of the Conqueror кинонд бол дүр бүтээсэн байгаа. Тэрээр бол Алтан уургийн гүнж Цагаадаан улсын Монгол хатан Сарай гэдэг дүрийг бүтээсэн байгаа. Та бүхэн энэ киног үзэж амжаагүй бол манай ивент тэтгэгч Sow Media платформоос хүлээн авч үзээрэй. За ойрын үед шинээр хийгдэж буй киноны мэдээллүүдийг та бүхэнд хүргэлээ. Одоо харин кино урлагийн эргэн тойронд юу болж байна та бүхэнд бас товчхон мэдээлэл хүргье. Хамгийн ихний мэдээлэл бол Монгол улсын гавьяач жүжигчин Гэрэл Сүх ахтай холбогдож байна. За тэрээр бол Зөв Цэгийн гэдэг вебсайтад нэгэн ярилцлага өгсөн байсан. Та бүхэнд сонирхуулъя. Боловсрол эрүүл мэндийн салбарын хууль нэмэгдсэн байдаг. Тухайн үед манай салбарыг нэмнэ гэсэн мөртлөө одоо хүртэл ерөөсөө нэмэгдээгүй. Дандаа хоторгодож, хаягдж байдаг. Тэгэхээр чинь бид нар чинь энэ нийгэмд бас амьдарч байгаа, зардал гаргаж байгаа хүмүүс цалин мөнгөө нэмж өдөрт хөтөлж чадахгүй байгаа харамсалтай байна. Ер нь аливаа улс орон урлаг соёлгүй болно гэдэг бол тухайн улс орны түүх, соёл, дархлаа, за улсын цог хиймэр золбоо унтрах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ урлагийн хэдэн байгууллагууд ч одоо юм унтарч боломооргүй санагддаг юм. Ийм унтаа байдалтай биднийг байлгамааргүй байгаа юм. Тэгэхээр энэ ядаж ажилчдынхаа цалин өсөйг гэсэн нэмээд урам зоригтой ажлыг хиймээр байна шүү дээ. Урлагийн хүмүүс гэдэг чинь урам зоригоор ажлыг хийдэг шүү дээ. Тэгэхээр чи энэ авж байгаа цалин амьдрал төрөлцөхгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаж чадахгүй, манай театр ипотекийн зээл авч хинж авч чадахгүй шүү дээ. Энэ олон жил ингэж амьдарч байна шүү дээ. Тэгээд энэ соёл урлагийн байгууллага чинь бол уг нь бол 5-6 мянган хүн л ажилладаг шүү дээ. Зөвхөн. Гэтэ хамгийн чухал одоо салбар юм да гэж бодож байгаа. За тэгээ түүний хэлж байгаа санаа бол ерөнхийдөө урлагийн ажилтны цалин бол маш бага байна. Бүр ипотекийн зээлийн шаардлагат ч нийцэхэргүй ийм бага байна. Ийм бага мөнгөөр бол амьдрахад хэцүү гэдэг нэг талаараа бол шүүгэл үлээсэн байсан. За тэгээд урлагийн ажилтнуудын цалин үнэхээр тийм бага юм бол бүх жүжигчид, уран бүтээлчид нийлээд тэмцэх хэрэгтэй болов гэж миний хувьд бол харж байна. За дараагийн мэдээ бол кино урлагийн зөвлөлийн дарга Ундрал Bloomberg телевизэд ийм ярилцлага өгсөн байгаа. Сүүлийн үед нөгөө маш их зөв бус үг хэллэгтэй кино, дуу, уран бүтээлүүд гараад байгаа учраас энэ дээр бас соёл урлагийн газар, соёлын яам, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх төв, хүүхд төгж хамгаалал энэ төр гэдэг манай кино урлагийн зөвлөл энэ төр гэдэг нийлээд ажигласаа гаргаад яг энэ дээр бас бид нар одоо цензуртай байлгах талаас нь үйл ажиллагаа бас явагдаж байгаа. За тэгээ кинон дээр гардаг ёс бус үг хэллэг иймэрхүү зүйлсийг бол одоо цензуртай байлгах талаас нь ажил хийж байгаа гэдэг одоо иймэрхүү зүйл ярьсан байгаа. Түүний энэхүү ярилцлаган дээр одоо баавга болгосон киноны найруулагч Зол Жаргал бол маш их бухимдаж одоо энэхүү нийтлэлийг бичсэн байсан. Монголын кино урлагийн зөвлөл болбоос засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Гэтэл засгийн агентлаг даргалт суугаа авгаа цензурдэн гэх үгийг жишимчгүй амны салиагаар урсгаж суух. Монголын кино урлаг хүртэл ямар замналт туулж ирлээ. Ухаантайхан шиг удирдах албан тушаалтан бол ямар үг хэллэг ашиглах, ямар үгийг хэрэглэхдээ асар болгоомжтой хандах ёстой вэ гэдгийг ялгаж салгадаг байх ёстой. Нөхөр нь ерөнхийлөгчийн зөвлөх гэж байгаа. Ер нь тэр хавийн албан хаагчид байтугай авгаа хүүхнүүд нь хүртэл ингээд цензурдэн гэд даналцаад суудаг болж хандлага нь бүр нэг дарангуйлагч болчихсон. Монгол киног цензурдлаг гэхэд гадаад киног яах юм та нар? Fuck гэдэг үг новш гэсэн утгагүй гэдгийг мэдэх бүхэл бүтэн хідэн үе байна. Энэ жил Оскар авсан кинон дээр хүртэл 124 удаа fuck гэж хэлжээ. Та нар яах юм? Англи хэл хорих юм уу Монголд хаахаа? Ер нь бол кино уран бүтээлчид эрх ашгаа хамгаалсан хуультай болох гэж 10 гаруй жил хуралдаж, гэрэлдэж явсаар эцэст нь хамгийн дипломат хідэн кино урлагийг дэмжих хуулийг батлуулсан юм. Агуулганч дүүрчээ, засаад явах биз. Ядаж хуультай боллоо гэд баярлаж байв. Тэдгээр хүмүүсээс энэ зөвлөлийг даргалаад явах хүсэлттэй ухаантай, найрсаг хамгийн гол нь боловсралтай хүмүүс байсаар байтал гинтл ундралгаа крандуулаад дарга болчихсон гэдэг. Та нэг иймэрхүү зүйлсийг бишиж байсан. Та бүхэн хэрэг гүйцэд уншихыг хүсвэл бас пауз дараад уншаарай. Ерөнхийдөө кинон дээр гардаг үг хэллэг дээр бол цензуртай хандна гэдэг дээр бол Зол Жаргал найруулагч маш их бухимдсан байсан. Тэгээд миний хувьд ч гэсэн Зол Жаргал найруулагчтай бол санал нэг байна. Ардчилсан улсад бол кино урлаг бол өөрөөрөө хөгжиж явах ёстой. Үг хэллэг үзүүлэх харуулах зүйлсийг нь хориодох юм бол энэ бол ардчилсан кино урлаг байхаа болно гэж бодож байна миний хувьд.
Дараагийн сэдв бол Монголын одоо сор олсон хөгжмүүдийн хулгайтай холбоотой сэдв байна. Өнгөрсөн жил би Facebook хуудас дээр бичиж исэн. Та бүхэнд бас сануулад уншаад өгье. Подкастынхаа шинэ дугаарын төгсгөл хэсэгт Жанцсан Норуугийн цагаан сувраг хөгжмийг ашигласан юм. Тэгсэн чинь копирайт алдаа зааж байна. Ороод хартал хятад суваг. Тэнд нь Монголын хамаг өнгөтэй өөдтэй гэсэн үндэсний язгуур хөгжим хөөми бүгд байна. Хамгийн амар нь YouTube дэх копирайтыг нь энэ суваг эзэмшиж байна. Хөгжмийг нь ашиглаж буй учраас тухайн видеоноос олох ашигыг Жанцсан Норуугайтай хуваавал болж байна. Харин энэ хятад сувагтай шеэр хийн гэхээр уур хүрээд байна. Та нар бас ороод үзээрэй. Тэрч байтугай уран хас, мантгай цэцэн хатан, гэгэн алсад одох юмсан, сэтгэлийн ишиг гэх мэт луугрууд бүгд байна. Ашиглавал энэ хятад ч юм уу өвөр монгол ч юм уу сувагтай ашгаа хуваах нэ. Уран бүтээлчд анхааралтай аавна бидтэй. Пи тэмдэг ашигласан байна. Тэгэхээр дуу бичлэгийн эрхийг нь эзэмшдэг болж таарв. Бүр тэмцмээр санагдчихлаа. Агуу Жанцсан Норуу, Шарав, Чулуун гэх мэт бүхий л манай мондгуудын хийсэн хөгжмийг энэ суваг эзэмшээд монетайз хийгээд сууж байна штэ лалар гэж. За би ийм постыг одоо өнгөрсөн жилийн 10 сард бичиж исэн. Тэгсэн чинь 1100 хүн шеэр хийсэн байна. Тэгээ маш олон хүмүүс энэ дээр бол хариу бичиж исэн. Тэгээд одоогоор бол ямар ч шийдэгдсэн юм байхгүй, ямар ч мэдээлэл байхгүй ингээ байгаа учраас би базаагаараа та бүхэнд бас дахин сануулж хэлж байна. За энэ постны доор бол Жанцсан Норуугийн хүү болон Жанцсан Норуугаа хүртэл одоо комент бичиж исэн. Та бүхэнд бас уншиж өгье. Иймэрхүү асуудал үнэхээр замбраагүй зохицуултгүй байдагт харамсалтай. Монгол улс бодлогоор үүнийг нэг тийшин шийдэж янзлах хэрэгтэй. Мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Өөрсдийн зүгээс арга хэмжээ авах гэж үзье гэд одоо 31-7 хоногийн өмнө бичсэн байгаа. Тэгээд Жанцсан Норуугийн хүн Дамдын цэрэнгээс бол асуумаар байна. Ямар арга хэмжээ авсан бэ? Ямар шийдэл гарсан бэ? Одоо ингээ Монголын хамгийн хайртай хөгжмүүд ингээ хятадын эзэмшилт байгаа дээр үүн дээр бид нар ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм бэ? Манай Монголын зүгээс энийг одоо буцааж авах боломжтой юу бас асуумаар байна. За мөн одоо энэхүү постны дор бол Жанцсан Норуугаа өөрөө бас комент бичсэн байсан. Тэр нь үнэхээр их сонирхол татсан. Ийм юм хаа сайгүй байдаг ш. Манай улс зохиогчийн эрхийг хамгаалах хуультай ч хэрэгжүүлдэг механизм нь ямар ажиллах биш. За тэгэхээр Жанцсан Норуугаа бол бүр give up хийсэн харагдаж байна. Тэ бүр ингээд үн дээр одоо дүжрээд ч гэдэг юм уу тоохоо болцсон нэг тийм асуудал бол түүнд бол байхгүй юм шиг харагдаж байна. За тэгээ зөвхөн Жанцсан Норуугаагаар тогтохгүй маш олон Монголын уран бүтээлчдийн сор болсон бидний хамгийн хайртай хөгжмнүүд бол яг энэ хятадын суваг дээр бол тавигдсан байгаа. Тэгээд энэ сувгийн бүр өмч болцсон байгаа. Та бүхэн бас description дээр байгаа линк дээр дараад орж танилцаарай. Анх намайг харахад бол 200-300 хүн үзэлттэй байсан. Энэ постыг хийснээр бол видео болгоно тус бүрл бараг 25-30 мянга 50 мянган үзэлттэй болцсон байна. Тэгээд маш олон хүмүүс үүн дээр бол эмзэглсэн. Гэхдээ бид нар зүгээр эмзэглээд өнгөрөх юм уу? Яах юм бэ? Энэ талаар бол бас дурдахгүй өнгөрч болохгүй байна үзэгчтэй. За тэгээд ойрын үед Монголын кино урлагийн зах зээлийн эргэн тойронд нэг иймэрхүү мэдээллүүд байлаа. За одоо та бүхэндээ энэ 7 хоногийн онцлог киног танилцуулъя. За миний хувьд бол энэ 7 хоногийн онцлог киногоор үнцэн хэмээх баримтат киног та бүхэнд санал болгож байна. За энэхүү кино нь бол үнэхээр сонирхолтой кино байсан. Ер нь бол баг ганцаараа үзэж яхаар гэр бүлэрээ хүүхдтэйгээ суугаад үзэх ёстой кино юм болов уу гэж миний хувьд бодсон. Юу вэ гэхээр одоо Монгол улсад ял идэлж буй хоригдлуудын амьдрал, хорих ангийн орчин нөхцөл одоо ямар хэрэгээр хүмүүс одоо шоронд суудаг вэ гэдгийг бол маш товч тодорхойгоор харуулсан ийм кино болсон байсан. За жишээлбэл залуучууд юунаас болж алдаж эндэж одоо энэ шоронгийн хаалгыг татах болов уу? Эмэгтэйчүүд юунаас болоод ингээд шоронд ороод шоронд одоо яг амьдрал нь ямар өрнөдөг, яаж цаг хугацаа өрнөдөг талаар энэ кинон дээр бол маш тодорхой өгүүлсэн байсан. Үүнээс гадна бол шоронгийн арын албаны ажилтнууд болох одоо алба хаагчдын амьдрал, тэдний ажил үүрэгтэй холбоотой маш олон зүйлс энэ дээр бол дурддагдсан байсан. За хамгийн одоо сэтгэл эмзэглэмээр зүйл нь бол шоронгийн алба хаагч нар бол яг л шоронгийн хоригдлуудтайгаа адилхан хоол хүнс хэрэгэлдэг. За яг л тэдэнтэйгээ адилхан одоо жилийн 365 хоногийн 100 гаруй өдөр нь бол цоошлогдоод үлддэгэ. Энэ хүмүүсийн эрх давхар зөрчигддөг гэсэн иймэрхүү зүйлсийг бол энэ кинон дээр харуулсан байсан. Мөн одоо шоронгийн хоригдлууд буюу одоо хүмүүжигч нар ямар асуудлаас болж энэ шоронгийн хаалга
ханддаг талаар бол энэ дээр бол бодит кейсүүдийг бол үзэгчдэд хүргэж байсан. За миний хувьд бол харамсалтай санагдсан маш олон зүйлс байсны нэг нь бол одоо өдөр болгон арх ууж эхнэрээ хүчирхийлж зодддог байсан энэ нөхрөө одоо эхнэр нь нэг л орой ингээд түлхээд унгаацнаас болоод нөхөр нь өнгөрөөд за тэгээд үүнээс болоод шоронгийн хаалга татсан талаараа энд одоо нэгэн эмэгтэй ярьж байсан. Тэр бол үнэхээр аимшигтай санагдсан. За мөн түрүүн би бол одоо энэхүү киног бол хүүхэдтэйгээ хамт суугаад үзэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ нь одоо ямар шалтгаантай вэ гэхээр 10 жилээсээ буюу одоо бүр бага дунд ангиас эхлэн үерхэж байсан хоёр хос одоо 16, 17, 18 нас хүрээд одоо хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд орсноос болж одоо эмэгтэйгийнхэн ар гэр нь цагдаад барьж өгч одоо шууд хүчингийн эргээр шоронгийн хаалга татуулсан юм аимшигтай хэрэгүүд хүртэл гардыг байлээ. Тэгэхээр бид нар бол өдөр тутамдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй бас дээрэс нь хуулийн мэдлэгтэй байх ёстой гэдгийг энэхүү киногоор бол үзэгчдэд хүргэсэн байсан. За тэгээд энэхүү үнц юм кино нь бол ойрын үед бас үзээгүй маш амьдралд хэрэгтэй юм баримтат кино байсан. Та бүхэн үнц юм киног үзэх хүсвэл бүх OTT болон IPTV-д орсон байгаа гэдгийг дуулгамаар байна. Тэгээд энэ 7 хоногийн онцлог киногаар үнц юм баримтат киног онцолж байна. За тэгээд Аригун базааны маань шинэ дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн subscribe дараарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчдээ.